За бараг үг хэлчих дөө. Энэ ардчилсан улсын ардчилсан байх гол зүйл бол одоо шудраг сонгуул л да. Тэгээ шудраг сонгуулийн чинь гол хэмжүүр бол ерөөсөө л тэгш боломж. Сонгогдох эрхэнд одоо хандж байгаа. Эр дэвшиж байгаа улсуудын гэдэг юм горилж байгаа хүмүүс тэгш боломжийг олох л асуудал. Тэгээ сонгуулийг бүгд мэдж байгаа. Гараа барийн хоёр л байгаа шүү дээ. Тэгэхээр гараан дээр нэгэнд нь пүүз өмсүүлээд нөгөөнд нь бакал өмсүүлж уралдуулна гэдэг бол буруу байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр 44-ийн 6 их хурлын гишүүн гэдэг аливаа этгээдгээ солилцсон байгаа байхгүй үгээр л. Энэ бол зүгээр л нүглийн нүдийг гурилаар хурж байгаа байхгүй. Аливаа этгээд дотор чинь гишүүн орж байгаа. Гишүүн заавал даваа байдал үүснэ. Уулзалт хийхэд засаг захирганыхаа шугамар бүтцээр хийчихнэ. Хажууд нь бие даагч яаж явах вэ? Хамаатад даах унсан юмчил явна шүү дээ. Хэрвээ яг тэгш боломж олох гэж байгаа бол 44-6 байх хэрэггүй. 1 сарын 1-ээс ерөөсөө сурталчилгаа уулзалтыг хаачих хэрэгтэй байхгүй. Сонгуул хүртэл. Тэгэл 18 хоногт л үзэлтэй. Хэрвээ их хурлын гишүүд өөрсдөө сурчлагаа байгаа бол 3.5 жил чи хангалттай шүү дээ. Тайлан тавиад болоо шүү дээ. 12 сарынхаа 31-нд дуусгаад хэвлэмэл материал дээр овоол өгчих. Тэгэхээр энэ бол ерөөсөө асуудлыг шийдэж байгаа шарин асуудал ургуулж байгаа асуудал болчиход байгаа. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа бол тэглэх зарчмаар энийг шийдээч. Тэгэлжээ тэгш боломжтой олгогдсон шүү. Нэгт нь. Хоёрт нь сошиалор өөрсдөө сурчлах боломж байж шүү дээ. Тэгэхээр заавал тэр цаасан материал эсвэл одоо хөдөө гадаа явж зарлж чирэгдэл болж уулзалт хийж олон хүн өмөлөх ямар хэрэгтэй. Одоо энэ шинээр дэвшигч нар байж байна. Жагсаалтынхан байж байна. Дахиад шинээр дэвших хүмүүс байж байна. Энэ яагаад 2-3 сонгогдсон хүнтэй уралдах боломж байхгүй шүү дээ. Юу үнэн энэ үнэш амьдрал дээр бүгд мэдж байгаа. Тэгэхээр үнэхээр энийг зохицуулах гад тэгш боломжийг олох гээд байгаа юм бол 1 сарын 1-ээс уулзалт, хэвлэмэл материал, сурчлагаа, сошиалоос бусад бүх юм хаах хэрэгтэй. Хаана гэдэг нь одоо үгэн зохиж байна уу юу? Энэ заалтыг аваа ичих. Тийм боломж олохгүй байх хэрэгтэй. Тэгжээж наадах чинь тэгш боломжийг олгосон болно. Сонгогдох эрхийг хангасан болно. Хувь хүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно. Үндсэн хуулийн цэцгийг гаргасан дүгнэлтийн чинь үндслийг хангахгүй заалт байна гэж хэлж байгаа. За баярлалаа. За Цэндийн сандаг өчрөгшөө хариулт өгье. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Яагаад 44-ийн 6-гаа ингээд хүчингү болгоогүй 41-9-тэйгээ адилхан хүчингү болгож байгаа юм бэ гэж. Яг түрүүний өмнө гишүүдийн асуусан асуултан дээр бид бол 4 жилийн хугацаанд төр төмнийг төлөөлж сонгогдсон улсын хурлын гишүүд 4 жилийнхаа хугацаанд ажиллаа иргэдтэй тайлбарлах үүрэгтэй улсууд. Энэ нь улсын хурлын гишүүн, улсын хурлын тухай хууль, үндсэн хууль, засгийн газрын тухай хууль, нэгжийн удирдлагуудаа хамааралтай заалтууд дээр бүгд ажлаа тайлбарлах үүрэг нь байгаа байхгүй юу? Тэгэхээр 44-ийн 6-аг хүчингү болгочвол энэ олон хуулийн зөрчлүүд үүсгэр байгаа юм. Зарим гишүүн баг бид нар чинь тэгвэл 3.6 жилийн бүр эрэхтэй мүү гэдэг ийм асуудал үүсгэж байгаа. Тийм учраас ийм хуулийн зөрчил үүсгэж байсан учраас 41-ийн 9-ийг хүчингү болгож 44-ийн 6-гаа аливаа этгээдүүдэд хурал уулзах цуглаан тэр хуулиар олгогдсон ажлаа тайлагнах мэдээлэх энэ эрхийг хангаж өөрчлөн найруулж ингэж оруулж ирж байгаамаа. Таны хэлсэнтэй холбогдуулж цахимаар ажлын тайлангаа хийх танилцуулах асуудал бол бүх цаг үед нээлттэй байгаа. Тийм учраас хурал уулзалтын нээлттэй өгж байгаа цахимаар ажлын тайлангаа тавих болцоо боломж нь олгож байгаа. Үнэхээр та иргэд сонгогчтой ажлаа тайлгнах гэдэг бол цахимаар танилцуул, тайлгна. Уулзалт хурал хийгээд ажлаа тайлгна. Гагцгүй хэвлэмэл материалаар танилцуул тайлгнаж болохгүй л гэдэг цэцгийн дүгнэлтийн гол агуулга нь байсан. Энэ дүгнэлтийн агуулгад нийцүүлж ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн.